Монгол улсад одоо 10 хүн тутмын нэг нь бол тэтгэврт гарсан. Тэтгэврт гарсны дараах амьдрал гэж ярих юм бол нийгмийн идэвхтэй оролцоотой байх, за мөн залуу үетэйгээ харилцаа холбоотой байх нь маш чухал байдаг. Ахмадын нийгмийн оролцоо өөрөө бас утга төгөлдөр байх ёстой гэдэг энэ үндслээр туршлага бол хүч гэдэг ийм юуратай энэ Open Parliament Expert гэдэг хөтөлбөрийг албан ёсоор одоо эхлүүлж нээж байгаагаа зарлаж байгаамаа. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал. Парламентын ил тод байдлыг хангахад Ахмад насны оролцоо, мэдлэг туршлагыг ашиглах тухай энэ хоёр асуудал бол их хурлд бол шууд хабарч байгаа ийм асуудлууд. Ер нь дэлхийн аль ч улсад хөгжлийн ямар ч бодлогыг хэрэгжүүлэхэд хөгжлийн нөөцүүдээ судалж илэрхийлж тэрнийг ашиглаж явдаг. Энэ нөөцүүд дотроос бүх салбарт хамаарах нөөц бол хүний нөөц байна. Ингээд 2024 оны байдлаар Монгол улсад нийт 420 мянган Ахмад насны тэтгэвэр авч байгаа. Энэ дотор хөдөлмөр эрхлэх боломжтой, маш их одоо туршлагатай, мэдлэгтэй эдгээр хүмүүсийн нөөцийг ашиглах нь бол хэрэгтэй зүйл юм а гэдгийг одоо бас хуулиар бий болгосон болвол гаргасан байгаа хуулийг төр өөрөө хэрэгжүүлдэг байх ёстой. 2025 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн ахмад насны тухай хуулийн гол одоо концепц нь юу юм бэ гэвэл ахмадуудыг одоо эрүүл идэвхтэй насжилтанд одоо бэлтгэх гэсэн ийм том концепц байгаа. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж одоо оролцох бүрэн эрх нь улсын хурл болон улсын хурлын гишүүдэд байгаа. Тийм ч учраас одоо улсын хурлын даргын энэ санаачилгаар энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаамаа.